За нэр юм бэ? Шойд ямраа. Юу идэг юм блэ? Манай өвч нь насаараа мужээсэн хүн шүү дээ. Эмчээ би нь яаж байгаа вэ? Зүгээрээ даралтан жоох их гэсэн мэ би нэг дээр биччихлээ. Заашгүй. Энэ явдал 1935 оны намар намайг 9 настай байхад болсон юм. Манай оронд анхны радио станц байгуулагдаад ганцхан жил болж байлаа. Тэр үеийн Улаанбаатар хотод амгалан Американ динжгээд олонний хөлийн хидхэн газар удасны модон зүүсэн чанга ирэх чар радио нэвтрүүлгийг өдөрт 2 цагаас ихгүй хугацаагаар нэвтрүүлэг явуулж тэрнийг хэн хүнгүй л ихэд гайхан чагнацгаатгсан. Айлуудын хоймрын авдар дээр жаацтай зурагны дэргэд додгошоо хонхойсон тавх шиг дугуй хар юм тавигдж эхэлснээр орчин цагийн нэгэн соёлтой танилццгааж билээ. Манайх ч гэсэндээ тэр үеийн сэхэтэн айлуудын жишээгээр радио тавиулж аавын бичгийн ширээн дээр өнөөх радио гэдэг дугуй хар юм маань байрлаж орой болгон хэсэг паржигнаж байснаа л анхаараарай улсын нийслэл Улаанбаатарын радио хороноос ярьж байна гэсээр радио нэвтрүүлэг эхэлдэгсэн. Тэр жилийн 9-р сарын сүүлчээр шиг санагдаж байна. Аавын ах анх удаа хөдөөнөөс Улаанбаатарт орж ирээд Амраа миний хүн сайн байна уу? Оо сайн байна чамбал. За. Асууж. Айлуу ханус. Айдын нэмэг сурч гэнэ үү? Сурч. Аюу сурсан ах нь үзээ. Би өнөөдөр бичиг үсэг бичих талаар сурсан. За, аюу юу сурав? Би юу? Би одоо абу, мино, агуула, ичи, мино, эрдэнэ гэсэн сурсан. Аав ичээр найз. Аавч хоёр намын сургууль дээр байгаа. Аав ичээр хатуудчих. Ахыгаа ирлээ гэж хэл. За. Хурд яваараа өмнө. Тасаа. Баатар тэр сүмжлийн хончиг нь чээр нь тэрнийг юмнасаа салхаж яадаг байна. Загсан бус хэрэгтэй байдаг шиг би түнд хэрэгтэй. Хичээл нам харуу. Яасан миний хүү? Дараач хийж их цаа чамд чамд хийсэн. Бүх чамбал ах гэсэн. Анхаараарай. Хөөш. Чамбл гэснээс цаадах чинь тэр араа жагнаас айд сандрах үү? Явж бит. За яв. Чамбал аха. Гүйл чи араад явштэй. Амгүй зүйл юм байна шүү.